За дархан хот холоос ингэж харагдаж байна. Баг зэрэг тоостой байна. Утаатай гэхээс илүү тоостой харагдаж байна. За тэгээд мэдээж энийг уцаагаадах юм. Энд бол агарын чанар бол мэдээж сайн ногоон байна. За тэг бүх үзүүлэлтүүд энэ Nokia хүлээн зөвшөөрч хэмжээнд байна. Яг дотгошоо ороод үзье. Одоо орой болж байгаа. Магадгүй ганц 2 цэг дээр төв талбад ирэн ч юм уу нэг хэмжил хийгээд үзье. За хот руу дархан хот руу орж байл энэ очир төв гээд байна. За энд болохоор ийм байх шүү. За энийг жаач. За ингэ зогсооч. За 41 гэдэг чи өөрөө ямар утгатай тоо вэ гэхээр ингээ харуулж. Энэ дээдлийнх нь PM2.5 хамгийн өндөр шүү дээ тий. Дархан хотод яг очир төв дээр. За тэгэхээр 41-ээс 41 гэдэг чи өөрөө нэг 35-аас 55 буюу мэдрэмтгий хүнд ирүүл биш байна гэсэн ангилалд нь байгаа юм байна. За тэгээд хотын төв рүүгээ нэгт ингээд ороо цаашаа явчих. 4-5 цэг дээр авчнаа. За Бамбрууш центр гээд төв байна. За энэ дээр зүйлүүдийн гүйлгээд харчээ. Тажиг шүү. 18 PM2.5 10 за PM2.5 15 14 за нэгийн хавьд байгаа юм байна. Чинь нэг дундчод гэсэн үг л дээ. 12-оос 35 бол дунд. Тэгэхээр Бамбрууш төв дээр бол өнөөдөр яг энэ цагт бол ийм байна. За энд нэг гүүртэй хэсэг байдаг штэ. За Link Hotel өргөөс энэ юм аа гэж. За энэ хэсэгт бол агарын чанар янз юм байна. Ой. За тэгээд энэ угаасаа юу гэсэн үг л дээ. Бүгд төлөө зөвшөөрөгдөх хэмжээнд байна л да. Ногоон сайн байна. Дархан автоеврын төвгээд хотынхоо ер нь бол урд нь гараад ирчлээ. За дархан хотын урд хэсэгт агарын чанар асуудгүй гоё ногоон байна. За тэгээд салхи хэр нь бол урдаасаа хоошо чиглэлтэй салхилж байна. За яг би Улаанбаатар руу явж байгаа. Улаанбаатар руу ороод зарим газрууд ирнэ. Хэмжээд харьцуулаад үзье. Ягаад гэвэл одоо хавар болсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хавар болж байгаа ч угаасаа ямар утаа эдийн гэж бас хүмүүс бодож магадгүй те. Гэхдээ харьцуулаад үзье хэмжиж ижил мэддэг юм чаа. За тэнд нөгөө Драгон байгуулс хуучин гутлын үйлдвэр за E-Mart бас байдаг те. За тэгээд машинаас гарангуут өсөж чинь. За гэхдээ жоохон тогтворжоод эрэг тэхээр нь харъя. За бусад үзүүлэлтүүдийг харчээ. Тэгээ сая энэ дарханд бол энэ бүх үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд байсан шүү дээ. 4 хэмжлэлээр 4 цэг дээр хэмжсэн чинь 3 дээр нь хэвийн хэмжээнд байсан. За энд бол өсөж байна. За тэгэхээр 3 сарын 20-нд ер нь бол хавар болсон утаа арай гайгүй болсон гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл бол Улаанбаатарт бол өндөр хэврэл байна. За энийг зогсоож байгаа тайлбарлах. За PM2.5 чинь 132 та байна гэдэг чинь. За эрүүл мэндэд муу байна. 150 хүртэл байх юм бол эрүүл мэндэд муу байна гэж үзэж байна. За PM10 228 гэдэг чинь за энэ дээр байна тийм үү? Дундтай байна гэж байна. 200-аас 350 хүртэл бол нэг дундтай орд юм байна. Тэгэхээр бол утаа бол замарсан 3 сарын 20 гэхэд арилаагүй л байгаа юм байна. Дархантай харьцуулахад маш өндөр байна.